Эртээ урдын цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байж гинэ. Өвгөн нь нэг өдөр "Эмгэн, өнхрөөш боо хийгээч" гэхэд эмгэн нь "Гурил байхгүй. Юугаар хийх вүлээ?" гэж гинэ. Эмгэн минь, авдрынхаа ёроолыг шавхвал атга гурил гарна. Савныхаа ёроолыг ухвал шанаг гурил гарна. Эмгэн авдрынхаа ёроолыг ухсан чинь атга гурил олоод, савныхаа ёроолыг ухсан чинь шанаг гурил олоод, өрөмтөөс үгээр зурж, өнхрүүлж илдэж хийгээд, өтгөн тосонд хайрч, өнхрөөш боо хийгээд хөргөөх гээд цонхон дээрээ тавьжээ. Гэтэл өнхрөөш боо гинт хөдлөөд цонхны тавцан дээрээс шалан дээрээс хаалган дээр хүртэл буугаад хашаагаар дамжин зугтжээ. Түүнийг замаар өнхөрч явдал туулаа тааралдаад "Ямар сайхан боо бэ? Одоохон чамайг идэндээ. Дэлтэн туулаа минь. Намайг битгий идээчтэй. Би чамд дуудуулж өгье." Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн, өрөмтэй сүгээр зуурсан, өтгөн тосон чансан, өвгөн эмгийн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлтэн туулай чамаас дигдэн зайлж чаданда гэд өнхрөөд явтал чонтой тааралдаж байна. Өнхрөөш боо чамайг одоо би идэндээ. Чангаа байж намайг битгий идээчтэй. Би танд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн, өрөмтэй сүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгийн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлтэн чихтэй туулайнаас дигдэн зайлж чадсан, үлэн чон чамаас өнхрөн зүхтаж чаданда гэд өнхрөн явж байтал баавгаатай тааралдаж гинэ. "Ямар сайхан боо бэ? Яг одоо идэндээ" гэсэн чинь "Баавгаахаа, та намайг бүү идээчтэй. Би танд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн, өрөмтэй сүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгийн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлтэн туулай тааралдахад дигдэн зайлж чадсан, үлэн саарал чононоос өнхрөн зүхтаж чадсан, майх баавгай чамаас магаж зүхтаж чаданда гэд өнхрөн одоход баавга барааг нь хараад хоцорчээ. Түүнээс цааш явж байтал залчшаар үнэг тааралдав. "Амтд сайхан боо байна. Алив одоо идэх. Үнэг хич минь. Намайг идэхээ байж л да. Үнэхээр сайхан дуудуулж өгье." Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн, өрөмтөө сүгээр зуурсан, өтгөн тосон чансан, өвгөн эмгийн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлтэн туулайг тааралдахад дигдэн зүхтаж чадсан, үлэн чонтой учирсан ч өнхрөн зайлж амьдсан, майх баавгай тааралдахад мадаггүй зүхтаж чадсан, залт үнэг чамаас зайлж бас чаданда гэд өнхрөн одох гэтэл зайлчаар үнэг "Хүүе, ямар сайхан дуу вэ? Даанчиг чинь нас өгшрөөд чих хатуу болсон тул сайн сонсож чадсангүй. Алив чи хоншоор дээр минь гараад дахиад дуулаад өгөөч дээ." Өнхрөөш баярлан буцаж ирээд
хоншоор дээр нь үсрэн гараад нөгөө дуугаа дуулж дуустал өнөг түүний ганцхан хап гэд идчихэж гинэ. За